тав гэхин өмнө өрн дуудъя. Нийслэлийн засаг даргууд Улаанбаатар хотын захирагчийн хоёрыг тооцож эхэлсэн юм а. Эрхэм хүндэт өнөөдрийн хүндэтгэл ёслолын ажиллагаанд өргөдөн ирсэн засгийн газраас 2018 оны хариуцлагын жил нийслэлээс иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах чиглэлээр зарласантай холбогдуулан нийслэлийн шилдэг хороо, хэсгийн ахлагч нарын шилдэг болдол дуралдаан болон манай хороо миний гудамж аяныг зохион байгууллаа. Өнөөдөр энэ үйл ажиллагааны үр дүнг танилцуулж шагнал гадуулах ёслолын арга хэмжээ болж байна. Төрийн анхан шатны нэгж хороодын үйл ажиллагааг сайжруулах, төрийн албан хаагч, хэсгийн ахлагч нарын ур чадвар, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх замаар иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн төрийн үйлчилгээний чанар соёлыг сайжруулах зорилгоор нийслэлийн шилдэг хороо, хэсгийн ахлагч нарын шилдэг баг боловсрол дуралдааныг жил бүр уламжлуулгын зохион байгуулж ирсэн билээ. Нийслэлийн засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, хөндлөнгийн байгууллага, иргэдийн оролцоотойгоор энэхүү үйл ажиллагааг өндөр хэмжээнд зохион байгуулж, шалгуулалтыг хөндлөнгийн байгууллага болон иргэдийн оролцоотойгоор дүгнэлтэн шудрах, ил тод нээлттэй байх зарчмыг хангасан болно. Энэ жил төр хувийн хөгжлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, нийгмийн харилцааг нэмэгдүүлэх, тогтцолт, ногоон байгууламж, хог хаягдал, цэвэрлэгээний менежментийг сайжруулах, хотын өнгө гүнзгийг дээшлэх замаар иргэдийн ая тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг хангах зорилгоор манай хороо миний гудамж аяныг зохион байгуулж байгаараа онцлог юм а. Нийслэлийн хэмжээнд иргэд аж ахуйн нэгж байгууллагууд нийт 15.2 тэрбум төгрөгийн тогтцолд бүтээн байгуулалтын ажлыг энэ онд хийгээд байна. Үүнээс 5770 байгууллага аж ахуйн нэгж нийт 13 тэрбум төгрөгийн 16255 иргэн айл өрх өөрийн хөрөнгөөр 2.2 тэрбум төгрөгийн ажлыг тус хийсэн байна. Та бүхэн нийслэлийн шилдэг хороо, хэсгийн ахлагч нарын шилдэг баг боловсрол дуралдаан, манай хороо миний гудамж аяны хүрээнд ногоон байгууламж, нийт эзэмшийн зам талбайг гэрэлтүүлэг, иргэдийн аюул аюулгүй орчинд ажиллаж байгаа нөхцөлийн хангах зорилгоор камержуулалтыг нэмэгдүүлж, нийт эзэмшлийн гудамж зам талбайг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зорчих хэсгийг хийсэн нь иргэдийн эрүүл аюулгүй ээлтэй орчинд амьдрах нөхцөлийг тодорхой хэмжээнд хангасан болно. Нийслэл хотынхоо хөгжил дэвшил бүтээн байгуулалтанд гар бие оролцож, иргэдний болоод нийгмийн хариуцлага ухамсарлан ажилласан дүүрэг, хороо, аж ахуйн нэгж байгууллага, иргэд та бүхэнд хувьяасаа болон нийслэлчүүдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Нийслэл хотын хөгжил цэцгэлэлт их бүтээн байгуулалтын төлөө хөөсөд хүчин зүтгэх та бидний хамтын ажиллагаа улам өргөжин бэхжин нэгдэгт итгэж байна. Бидний хамтын ажиллагаанаас нийслэлийн хөгжил хэтийн ирээдүй шалтгаална. Та бүхэнд ажлын амжилт хүсье. Өргөмжлөл тохиолдол шагналыг ардуулах гинэ. Хүндэтгэл ёслолын хоймор өргөдөн ирсэн нийслэлийн засаг миний гудамж аяны шилдэг дүүргийн борлогоор байна. 4 сая төгрөг өргөмжлөл гардаг авч байна. 2 дугаар байна. Манай хороо миний гудамж аяны шилдэг дүүргийн 2 дугаар байна. Надах дүүрэг. Оросны бүрэн апотыг өрж байна. Жайны шилдэг дүүргүүдийг тодруулж шагнал гардуулахад дээр гэмээр хараад ирдэг. За. Аяр бүргийн надад төргийхээ манай хороо миний гудамж аяны шилдэг дүүргээ тодорсон. За. Засаг дарга тэргүүтээ ирэх юм бол энэ хөө нэр хүнтэй чиглэлээр гардан авч байна. Өргөмж Нийслэлийн засаг даргын захирагч 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 970 дугаар Улаанбаатар хот боловсрол дуралдаанд өгөх тухай Монгол улсын засаг захиргаа хотын дэвсгэрийн нэгж дөөний удирдлагын тухай хуулийн 29-р зүйлийн 29 хотын дэвсгэртэй сайтар зохион байгуулж иргэдийн оролцоог нэмэгдүүлэх төрийн үйлчилгээний эрхэм нөхцөл манай хороо миний гудамж аяны шилдэг орон сууцны хороо шилдэгт хэдэн гişээ шүү Бангкок өөр гараад ирэх. Манай хороо миний гудамж аяны шилдэг орон сууцны хорооны тэргүүн байр Хагадуур дүүргийн борлогоор хороо баяр хүргэе 5 сая төгрөг өргөмжлөл гадаадад аялах эрхийг бичиг. За манай хороо миний гудамж аяны шилдэг гэр хорооны 1-р гадаадад аялах эрхийг бичиг. Эрхэм хүндэт өнөөдрийн хөтөлбөр ёслолын хоймор өргөдөн ирсэн нийслэлийн хэрэглээ. Нийслэлийн 2018 оны хэсгийн ахлагч нарын шилдэг багш дуруулах боловсрол
нийслэлийн 2018 оны хэсгийн ахлагч нарын шилдэг багш нарын боловсруулалтын тэргүүн байр өргөмжлөө 10 сая төгрөгөөр шагнаж байна. Нийслэлийн засаг даргуугаар Улаанбаатар тэтгэгч Батбол энэгүй хөлтөлийн ардууд баяр хүргэж сайн сайхан бүхний дээдийг өсөг өрөөж байна. Эрхэм хүндэтгэд одоо нийслэлийн 2018 оны шилдэг хороочлуулах боловсруулалтын за манай нийслэлийн хөгжлөд энэ сайхан залуучуудын бодол ухаан хүсэл зорилго бүтээж ажлаас шууд шалтгаална. Та нартан дахин баяр хүргэе. Нийслэлийн 2018 оны шилдэг хороочлуулах боловсруулалтын тэргүүн байр